Оройн төргийн эрхэм үзэгчтэй та бүхэн амралтаа идэх хугацаа сайхан өнгөрүүлж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB Sports үзэгч та бүхэндээ Монголын спортын түүх нэвтрүүлгийн ээлжид дугаараа төлөвлөхөд бэлэн боллоо. Энэ удаагийн зочид маань эр зоргийн спорт, мотоспортын алдарцуудаа тамирчиж 1955 он Монголын мотоспорт үүсээд 70 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хооронд хэдэн мотоциклаар явсан, хэдэн уралдсан, ямар сайхан улсын аваргууд болсон, ямар хотын аварга болсон гэд бүхэл бүтэн 70 жилийн түүхийн гэрч болсон алдарцуудаа мотоциклчд маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд Монголын автомашин мотоциклийн холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга очрох маань хүрэлцэн ирсэн. Энэ сайхан хүмүүсийг цуглуулж хүрэлцэн ирсэн танд баярлалаа. 70 жилийн түүх яригдж байна. Улсын аварга, хотын аваргууд яригдж эхэлнэ. Та энэ сайхан алдартнуудынхаа тухай яриад ярих эхэллээ. За Монгол улсад мотоциклийн спорт төгссөний 70 жилийн одоо 5 дугаар сард тэмдэглэнэ. 1955 оны 5 дугаар сарын 2-ны өдөр анхны тойрог замын уралдаан буюу Бартац замын уралдаан зохиогдсон. Тэр цагаас хойш Монголын мотоциклийн спортын төрсөн он сар өдөр гэж явагдаж байгаа. За энэ спортын түүхийг бичээлсэн одоо олон сайхан ахмад тамирчдаас төрсөн Монгол улсын гавьяа тамирчин бол 3 байгаа. Монгол улсын гавьяа тасгалжуулагч 2 төрсөн байна. За мотоциклийн спортын олон улс хэмжээний мастер болон спортын мастер цолтонгууд 180 орчим хүн төрөн гарсан байна. 1955-аас 1971 хүртэлх одоо уралдаж ирсэн Монгол улсын аврах шалгалт тэмцээнд оролцож ирсэн одоо эрхэмсэг ахмадуудаа бас иргэн зурсах хэвээр. Тэр усад маань өнөөдөр Тэнгэрийн орон заларсан өнөөдөр харахгүй арга хэмжээнд оролцож амжаагүй байгаа. Тэгээд биднийг бол мэдээлэх арга хэмжээд зохион байгуулж байгаа гэдэг бол бурхан тэгээс харж байгаа бах. 1973 оноос хойш өнөөдрийн 2000 он хүртэлх одоо мотоциклийн Бартац замын улсын аварга хуралдаанд оролцож байсан. Аваргууд орж байсан. Медаль хүрчсэн юмштай би чадан ядан хідэн ахмадуудаа цуглууллаа. За Монгол улсад мотоциклийн Бартац замын улсын аварга хуралдаан 56 удаа зохиогдсон байгаа. Одоо энэ одоо түүхт 70 жилийн бол 57 дахь нь болно. За баярлалаа. Бүхэл бүтэн 70 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа эр зоргийн спортынхан Монгол оронд орчин цагийн спортын төрлүүд үүсгэхдээ зэрэгцээл мотоспорт хөгжиж гисэн. Монгол улсын гавьяа тасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Лувсан Дэндвийн Баасанч багш маань ирсэн. 1973 оны бүгд найрамдах Монгол ард улсын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг 350 cc ангиллэхээр манай мотынхаа хамтахгүй мэднэ төрүүлж байсан. Мотоспортын түүхээр номнуудаа бичсэн. Өнөөдөр сайхан нэвтрүүлэгт өөрийнхөө бүр дээр үеийн зураг хөрөгтэй мандат дипломтой хүрэлцэн ирсэн байна. Ингээд үзэгчдтэй энэ сайхан спортын түүхээс хуучлаач. Би 1962 онд хөдөөгийн Брэдгэн малгай өмсөн костюм бэжэхтэй нэг дөрөвтэй худалтай хүн 62-ын Цэлэн аймагт болсон бүх ард түмний 2 дугаар их наадам хөдөөгийн залуучуудын 2 дугаар спортгад гэсэн ийм том тэмцээнд одоо анх удаа мотоциклээр уралдах гэдэг юу гэдгийг ч мэдэхгүй оролцоод 2 дугаар байранд орж хувийнхаа яв мотоциклд оролцоод 2 дугаар байранд орж ирсэн. Энэ цагаас эхлээд миний амьдрал өнөөдрийн 60 гаруй жилийг энэ спорттой холбож чадаа би баяртай байдаг. Мөн одоо энэ олон сайхан тамирчтай гар сэтгэл хэлэн хамтран ажиллаж энэ тамирчдынхаа амжилтанд баярлж багт явдаг өвгөн багш нэгэ. За би 1962 оноос 64 онд улсын аврагтаар 5 дугаар байранд орж ирсэн. 65 онд 4 дугаар байранд орж ирсэн. 66 оны үеийн жил одоо хөдөөгийн тамирчдаас тэргүүн байранд ороод тэг намайг налайхын харьяалтай гэд хасаад медаль алгаагүй юм байсан. За тэгээ 1973 онд бол нутагта дасгалжуулагч авах үедээ улсын аваргыг анх удаа хөдөд авч ирсэн. Тэгээ энэ дээрээ би энэ олон аваргуудаа одоо миний хажууд байгаа манай найз Дашторж Батцэнгэл эднэс маань чизээт би 350 миний шав бямба 250 ингээд алтан медаль авч ирсэн. Манай баг 5 хүн орсон 5-уулаа медальт аваад орчин үеийн 5 ширхэг цоо шин хайрцагтайгаа Тирал 175 гэдэг мотоциклаар шагнуулж ирсэн ийм одоо хүн байгаамаа. Тамирчдынхаа хамтын чармаалтаар би өнөөдөр энэ спортын гавьяат гэдэг дасгалжуулагч гэдэг эрхэм цолыг хүртсэндээ бас баярлж байна. За би аймаг хот булган сэлэнг дархан Боредас сэрийн уралдаанд 25 удаа 1-р байранд орсон дипломат би аваад ирсэн энд цүнхтэй байж байгаа. За тэгээ 2 ном одоо бүтээж энэ тамирчдынхаа
одоо алдар цог дурсан дуртгалыг шингээсэн ийм номоо өргөн барьсан. За нэгийн танай телевизийн хамтааланд 13 онд бичсэн ном байсан. Одоо би Сэлэнг нутаг автомат спортын анхдагч алдарчнуудын нутаг гэсэн Сэлэнгийн тухай номоо бас танай баг хамтааланд гартуулахаар авчраад байна. За миний төгөлөө юм л байна. Та сая нутагтаа зохиогоод 73 онд алтаваад тэгээд тэр тэмцээн хэр зохиогч хэр их олон орж ив. 80 хүн очсон. Улаанбаатарын бүх тамирч хөдөөгийн мотоциклын спорт хөгжсөн бүх аймаг орж ирсэн. 80 гаруй хүн очсон. Яв 350, Яв 250, Чизэт 400, Чизэт 250. Тэгээд дээр нь одоо ховын Яв мотоциклаар сонгуул уралдаан хийжсэн. Ховын ийм уралдаанаар улсын аваргыг шалгаруулж яасан ийм төвхтэй. Тэг сайхан болсон манай тамирчид баяр багталтай. Хамгийн гол нь яхан шомоолтой үед хэцүү байсан гэж ярьдгийг. Сэлэнги тэр үед шомоол их байсан. Баасан ч багсын амнаас унж байгаа үг болох түүх. 73 онд болсон тэмцээн, 60 онд болсон 2 дугаар спартак гэдээ ярьж штэ. Одоо миний энэ гарт яг Васка огш маань хажууд сууж байгаа хүний тухай орох гээд байна. Энэ 1960-аад онд орох гээд энэ яг энэ тухайн үед л хэмлэгдчихсэн баг. 50 жил одоо хадгалагдсан байна штэ. За Дамжинсруу угтай дашторж Монголын бүх ард түмний 3 дугаар спартакын мотоспорт уралдаанд хөдөлмөр нийгэмлэгээс оролцож энэ мандатыг олгох гэсэн байна. Та яг энэ сайхан дурсамжуудаас ярьж. Гүм олон жилийн өмнө уралдаж ээжээ. Анх 1965 онд клубын зөвлөлийн хурлаар хэлцэгдээд гишүүн нь болж ирсэн. Тэр үеэс л уралдаж хэлсэн. Яг миний уралдаж эхэлж байгаа үе бол Монголд мотоспорт анх байгуулагдаад 10 жилийн ойн болж ирсэн. Тэр үеэр Монголын мотоциклын холбоо дэлхийн мотоциклын холбоод гишүүнээр хэлсэж ирсэн. Ийм түүхэн жил байжээ. Ингээд 65 онд хотын аваргын тэмцээнд эхний 6-ад орвол улсын аваргад орох оролдоон болж ирсэн. Тэгэхэд нэг 6 дугаар хоёранд ороод улсын аваргад бэлтгэлийгээд богино аманд байрлаж ирсэн. Тэнд байрлаж явах үедээ бол Ахмад тамирчдаас их зүйл сурсан. Миний төрийн тамирчид бол агуу усуд байсан. Мотоспортыг Монголд хөгжүүлж ирсэн. Тэргээр амжилт гаргаж ирсэн. Одоо тэр үедээ эд уралдаж ирсэн тийм агуу тамирчид байлаа. Айдлвэш, Цэвэний болд тэгэл шилдэг уралдаж ирсэн тамирч нь бол Сэржүдэ, Ичин орлоо, Батэш, Гэриш, Төвшин тэгээд мундаг мастеруд байсан. Тэднээс их зүйл сураад 76 оны улсын аваргын тэмцээнд 6 дугаар хоёранд орсон. Тэгээд 66 оноос хойш улсын аваргын тэмцээн болохгүй тодорхой шалтгаанаар хойшлогдоод 73 онд завсарлж Сэлэнгэд анх улсын аваргын тэмцээн зохион байгуулагдаад тэнд орж миний үеийн шилдэг тамирчид тухайн үедээ шилдэг байсан Очир үеиг Очирсүх, Сокол, Бүрүүсрэн бид тэгээд хотоос очиж оролдоод аварга болж байлаа. 75 онд бол техник спортын анх дугаар спартакын өвөл зуны төрлөөр хоёуланд нь аваргуулсан. Ийм л товчхон амжилттай байна да. Улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Улаанбаатар хотын зөвлөл диплом. Эх орноо батлан хамгаалах явдал ард иргэн бүрийн үүрэг мөн гэсэн байна. Мотоциклийн Бартаа замын 1974 оны Улаанбаатар хотын авраг шалгаруулах тэмцээнд 30 онооны амжилт гаргасан учраас нөхөр дашторж тэнийг үнэн үхий зүйл 1-р зэргийн дипломоор шагнаа гэсэн байна. За энэ үеийн уралдаанууд хэрхэн өрнөжсэн, та яг хаана харьяалагдж ирсэн, яаж уралдаж ирсэн мэдээж мотоцикл дээр давхих нь ажгаар амьдрал байгаа шүү дээ. Ажил хөдөлмөр гэл. Тэр талаараас үзэгдсэн. Би 1976 онд Шигшээвгийн гишүүн болсон. Шигшээвагт Очир үеиг Очирсүх, Сэржүдэ, Төвшин, Гэриш бидэд Шигшээвгийн анхны тамирчид болж байлаа. Тэгэл тэрнээс хойш бэлтгэлээ шаргуу хийж зох тэмцээнүүдэд амжилт гаргаж ирсэн. Улсын аварга, хотын аварга, спартакадууд байгаа. Тэгээ улсын аваргын тэмцээн бол нэг 7-8 жил тасалдсан та. Тэрэндээ нэг жоох харамсдаг. За баярлалаа. За цаашаа үргэлжлэлээр явчихнаа. Яг л нэг үеийн алдартай тамирчид хүрэлцэн ирсэн. Олон улсын хэмжээний мастер Цэвэн дөржийн нэмд орчих маань хүрэлцэн ирсэн. За энэ он дараалын их гоё гаргасан байнамаа. 1976 онд дандаа 500 cc ангилсан шүү. 76 оны алт
78 оны алт, 1980 оны Москвагийн Олимпийн болдог жилийн 80 оны алт, 82 оны алт. Энд чинь тухайн үед бүгд найрамд Монгол ард улсын улсын аварга сургалт тэмцээгээд явна тий. За нэмдэр зохионоос сайхан түүхээс ярьж ингээл яриад явахаар ороод ирж байгаа хаа та. Энэ их гоё зураг байна. Энэ багш Баасанжи багшийн зураг нэ 73 оны улсын аварга шалгаруулах тэмцээн хойно нэрсээ бичээд энэ нэгэ зургийн дээр. За энэ сайхан зурган дээр энэ зургууд дээр байгаа бах сайхан дурсамжаасаа үзэгчтэйгээ хаалцсан. Би 1971 оноос анх оролж эхэлсэн. Моцвартаар өөрийнхөө сонирхлын дагуу агасаа дугаа моцикл ундаг байж байгаа л дээ. Тэгэл 72 оноос Шигшээгийн тавирчин болоод Шигшээгийн тавирчнаар тавирчин байж байгаа. Ерөндөө алгасааг уралдсан та спорт энэ спортоор. Шигшээ баг гэж ярьж байна. Тий. Бүгд найрамд Монгол ард улсын мотоспортын шигшээ. Шигшээгийн. Хэдэн онд барьж гисэн, хин байсан, тооёын цалин хэд байсан, олон улсын тэмцээнд орж исэн, Монголдоо уралдаж исэн. Энэ түүхүүдээс бас яриач их сонир шүү. 73 оноос Шигшээгийн тавирчнаар орж исэн. Тэгээд 73 он тантай хин орж хүртэл байж байгаа да. Миний үед цаг замрын бац ингээл Ямбогээр хэмээр дор чантай бүрсэн бид дөрв байсан. дөрөв. Яг дөрв. Яг жигдийн дөрөв байсан бид дөрв. Жигтгэн дөрөв. Ер нь би энэ эрэлж оролцдог. Хэн чинийга яаж бид өрсөлддөг. Жигд өрсөлдөд болохоор амжилт их сайн бидгээс бид нэр өрсөлдөг сайтай болохоор. Тэгээ 200-та 400 говсаж байгаа 2-2 хуваагдд ордог гэсэн. Улсын аврагын тэмцээнд хот улсын авраг. Хот улсын. Зөвхөн нэрийн тэмцээн бод хамаагүй л да. Каласаар оролцож байгаа. Та ямар моциклтай оролцож байгаа? Хоёр би голцоо 400 говсаж өтер моцикл оролдог гэсэн. Тэрнтэйгээ Оролцдог гэдэг. Ингээд агч одоо Монгол яг ер нь яг моциклын спортоор болохоор улсын 7 удаа авах гэж ярьд юм байлаа. Нэг удаа мөсөндөө төрүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээ бид нар мөснийг асуудыг өнөөдрийн уралдаан арга хэмжээнд оруулахгүй. Мотокроссоор 6 удаа төрүүлсэн улсын аварга болсон юм байна. Тий. Тэгээ уул өнөөдөр их хэстэй байсан загсанд явчихжээ. Тэгээд өнөөдөр энэ арга хэмжээнд ирэлцэж амжсан. Уул нь бол энд орсон бол нэлээд сайхан юм ярих байсан үнэтэй тий. Яг өөрийнх нь мотоспортод оруулсан хувь нэмрийн талаас та яриач. Бүх юмаа зориулсан биш үү нөхөө. 1971 онд техник спортын анх дугаар спорт гэж болсон юм байлээ. Тэнд 2 дугаар байранд орсон байсан баха. Тэгээд тэрнээс хойш ингээд спортын амжилтуудыг ингээд үзлээж харахад ингээд номон дээрээс харахад юм байгаа. Материал урлагийн материалаас харахад юм байгаа юм л та. Ер нь бас өөрөө одоо жижигхэн битээ үн штэ. Бас моцикл хот бас нэрээ жижиг бие жижиг. Тэгтээ 20 андаа нэг 500 cc ангиллын том моцикл ангиллын моцикл ундаг байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бас жижигхэн биед бол моцикл бол том ангиллын хүчтэй моцикл бол хүчтэй байдгүй юм байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Ер нь нэлээд сайн тамирчин одоо сайн механик тий. Тэгээ нэлээд моциклын спорт дээр бол нэлээд хувь нэмэр оруулсан. Монголын моциклын спорт нэлээд хувь нэмэр оруулсан. За тэгээд манай Эрдэнэ лүгч нямд урж одоо профессор Эрхмэрхэнттэй бид чинь Львовт зохиогдсон одоо Украинд шүү дээ тий. Украин Львовт зохиогдсон Кубок Дружбы наримдын цом улсын уралдаанд оролцож байсан. Тэгээд тэр зураг нь бас байдаг юм аа. Одоо өнөөдөр авчирсангүй тэнд харахад маш олон орон оролцсон байгаа оролцож байсан байгаа байхгүй. Куб, Чехословак, Болгар, Орос гэдэг. Тэгэхээр бас тэр хэмжээний одоо уралдаанууд оролцож байсан гэхээр манай хүн бол нэлээд алдартай тамирчин байсан, сайн тамирчин байсан байгаа үстэй. За баруун тийшээ шилжээ. Монгол улсын гавь цэцгэлжуулагч олон улсын хэмжээний мастер Шагдсан Сүрэнгийн Эрдэнэ нэлэг ахыг маань манай мотынхаа хандахгүй бүгд сайн тань. Мөн л яг энэ төрөл дээр мотокросс улсын аварга 1986 оны алт 250 cc, 1987 онд 250 cc алт, 1989 онд 500 cc алт гэдэг ингээд яг амжилтууд нь ингээд ороод ирж байна. Энэ амжилтууд энэ мотоспортынхаа талаар ах нар, найзууд одоо бүгд л найзууд өссөн сайхан дурсамжуудаас үзэгчтэй гэж. За миний хувьд бол 1980 оны 7 сараас эхлээд энэ спорт яг уралдах төвшөнд орж ирсэн. Яагаад гэвэл Сэлэнгийн аймагт байсан. Тэгээд Баасанжиуга манай Бааса багш, Бямба багш гэл ингээл манай мастерууд олон байсан л да. Эрдэнэ сайхан, Наваан гэл манай Сэлэнгч бас мотоспортын олон сайхан тамирчид байсан. Тэгээд тэднийг харж би маш багаасаа ерөөсөө явсан. Тэгэл тэр дундаа бас манай аав маань бас Сэлэнгийн аймгийн цэргийн хэлтсийн одоо энэ мотоспортын тасгалжуулагч хийдэг байсан. Одоо тэр үед бүх энэ цэрэг спортын бүх төрлийнхөө юуг хариуцдаг тийм хүн байсан. Тэгээд одоо Баасанжиуга, Бямбуга энтриг уралдаж байхын хараад одоо хүүхд байхаас эхлээл ингээл
одоо би баасанч болон чи бямба болно гэл ингээд дүүнэртээ ингээд тоглож явсаар байгаа. Тэгэл 80 оноос эхлээл жинхэнэ одоо уралдаан тэмцээнд орж эхэлсэн. Аймгийн аварга одоо юу гэдгийг те хот спорткатын улсын аварга гэл ингээд эхний уралдаанууд ороод 80 онд улсын аварга шалгаруулах одоо цоот Батаа цамын уралдаан богны аманд энэ хоёр уралдааныг хоёуланд нь ингээд орж эхэлсэн. Тийм төвхттэй миний эхэлсэн төвх бол тийм. Тэгээд яг хуу 83 онд би Шигшээ огт тамирчнаар ирсэн. Шигшээ огийн тамирчин болж одоо манай Батцангил ах, Эрхэнбаяр ах, одоо Нямдар зах ингээд Пүрвсэр ах ингээд бүгдээ одоо манай мотоспортын ер нь алтан үе гэж байсан. Яг би тэр доонд орж ирсэндээ бас маш их баяртай байдаг. Энэ сайхан одоо тамирчид хамт ингээд бэлтгэл сургууль хийж уралдаан тэмцээнд орж ингээд эднэрээс маш их юм сурж явсны өчинд миний спортын амжилт бол дээшилтэй би одоо улс спортын аврагт болсон. Тэгээд олон улсын уралдаанууд орж ирсэн. Бүрээд улсын аврагт орж илаа. Тэгээд цаашлах юм бол социалист орнуудын дунд зохиогддог Кубок Дөрвөжөө гэдэг уралдаануудад 2 ч удаа явлаа. Тэгээд тэр үед бид нэр хамгийн сүүлийн уралдаанд оролцож байхад одоо манай Батцангил ах, Пүрвсэр ах тэгээд би өшөө энэ явлаа. Нямдар зах явсан байхаа те. Тэгээд бид яваад ингээд яхад манай одоо ерөнхийлөгчөөс илбэг дорж энэ чинь юу байсан шүү дээ. Тэгээд оюутан байсан бүгдөө хараад үзсэн. Үзээ зогсож чинь тэгээд бид нэрийг тэгжсэн. Манай энэ залуучууд энэ адилхан энэ техникийг аваад өччих юм бол ерөөсө дутх юм алгаа тий энэ амжилт бол биднээс ойрхон байна гэдээ бид нэр бас урамшуулад ингээд манай тэр үеийн тэр оюутнууд ингээд бүгдээ ирсэн ингээд дэмжиж байжсэн. Тэгээд биднэрт бол маш их сайхан байсан. Тий. Тэгээд тэндээсээ ихсэд бид нар одоо энэ спортыг одоо улам цааш нь хөгжүүлэх юм байна. Тий. Өшөө залуучуудыг олноор нь яах юм сурах юм байна гэд манайд ч одоо тэгэл Шигшээ огт ган тулга баяр магнаа давааны юм гэл одоо тэрний хойш ингээл Батцангил энэ Батбаяр Батцангил гэл ингээл бүгд залгуулаад ингээл олон сайхан тамирчид гарч ирж одоо өнөөдрийг хүртэл манай спорт маань ингээд хөгжөөд явж байна. Тэгээд маш их баяртай байдаг. Би бол бас их азтай гэж боддог. Өөрийгөө бол та их гоё хэллээ шүү дээ. Тэр шиг олчихсан, энэ шиг олчихсан харах юмтай үзэх юмтай болгож ирсэн 70 жилийн түүхийн нэг акулууд нэргээр өрсөн ингээд сууч. Энийний дээд үеийнх юм байж байна. Тэгээ үзэх юмтай харах юмтай гэхээр тэрэн шиг тийм ачигтай ур чадвар гэдэг нэг мундаг юм байна да. Жолоод л ур чадвар. Сая бас би ийм хэмжээ яригдаа л байна. Та бас өндөргүй шүү дээ. Би мэдэн шүү дээ. Тэр нь бол яг хоо би миний юу бол анх харж ирсэн хүн бол одоо энэ Баасанч багш шүү дээ. Манай багш маань тэр үед л одоо яг нэг иймэрхүү хүн байсан. Би ингээл 5 6 настай байхдаа Баас ахыг харж ирсэн. Тэгэл ахаал гэж дууддаг байсан. Тэгээд одоо Шигшээ огт ирээл багшаа гэж дууддаг болсон. Тэгэл яа харахгүй л ингээл нөлөөлт юм байлээ хүний ингээл амьдрал. Тэгэл одоо 78 онд намайг бас тэгжсэн. Би одоо 9 дугаар ангид байж багш тэгж байгаа. Чи одоо уралдад би мацаглаа чанд өглөө штэ гэл тэгж. Тэгээд гэртээ хараад аавдаа ярьж байгаа юм чинь. Тэгээд хэлсэн чинь тэгж байгаа. Гэхдээ чи тэгээд өөрөө л мэдэхгүй даа. Тэгээ яг нэг сургуульд байсан болохтой жоохон заав чилээ муутай тэгэл байнга л дагааг үжидэг. Манайх бүр Сэлэнгийн буурын голд байдаг гэсэн 25 дугаар тоочгтэр байдаг гэсэн. Тэгэл тэр салхитын ам гэдэг чи одоо баг нэг 4-5 км байгаа штэ. Тэгээд моцыг дуграал бол тэр гүүн ерөөсөө л гүйжидэг. Тэгээд заримдаа нэг гүүсээр байгаа л очиод юу яа штэ. Дөнгөөл нэг очиж итл дуусаад доош бууж явдаг байхгүй. Тэгээд нэг тиймэрхүү юугаар одоо уралдаан тэмцээн аягүй харж ирсэн 73 онд уралдаан болсон гэж юм те Дангаа ахыг харж ирсэн Батцангил ах бүгдийн одоо соколгоо гэж байсан бүгд байжсэн тэнд аягүй гой залуучууд Эрхэнбаяр ахыг би бүр сайн мартдаггүй санддаг байхгүй аягүй гой тийм нэг ийм залуу нэг ийм гой намирсан өмдтэй тэр үед аягүй гой тийм намирсан өмдтэй эдгээр өөртөө хэл хийсэн юм шиг байгаа инээс нь тийм залуу тас инээс нь тийм залуу байсан байхгүй тэгээд ийм сайхан гоё уралдаан тэмцээнд орж үцгэнсэн гэдэг мөрөддөг тийм байсан. Тэгэл одоо өнөөдрийг хүртэл ингээд спорттойгоо хамт залуучуудын халуунд явж гин тэгээд. За нэг сайш хэсгэрүүлэл давхиж явахд бас юм бодогдсон. Тэрийг нэг сайхан тоосон. Ер нь бол тэгэл бид нар ч моцоглоо унаал гаруул тэгэл бүхэл юмаа мартдаг тий бүх амьдралаас ингээд таслагддаг тэндлэг хамаг одоо сүтгэл зээх маань ингээд бүр ингээд давталж явж идэг тий. Тэгээ өнөөдөр Батцангил ах маань бас ирсэнгүй л дээ. Тэгээд яг Шигшээ огт Батцангил ах, Нямдарж ах одоо би манай хадаа, дэлгэц хадаа маань тэгэл бид хэд ингээд Шигшээд байж хахад энэ
улсуудаас л ихэнх сурна шүү дээ. Манай Койл ах чинь бол айгүй их тийм техникийн сэтгэлгээ айгүй ихтэй. Тэгээ янз бүрийн юм сэтгэж хийдэг. Заримдаа нөгөө хийжсэн юм аа жоохон дутуу гом хийгээд заримдаа саатал гардаг баг. Техникийн саатал нэлээд гардаг. Энэс бол айгүй тийм юмыг сэтгэж хийдэг тийм мундаг тамирчин байсан. Бага. Ер нь бол одоо нямдаад байгаа. Шигшээ тэр үед цалинтай байсан уу? Хаана байрлаж байсан? Та бэлтгэлээ яаж бодлоо? Шигшээ баг маань одоо Батлан нийгэмлэг маань шигшээ баг мотоциклийн шигшээ багыг барьдаг байсан шүү дээ. Тэгээ манайх чинь 5 төгрөлтөө шүү дээ. Буудлага спорт мотгэл моргэл 10 дэг ингээд 5 төгрөлтөө. Тэгэл манайх бас 10 хүний орон тоотой ингээд шигшээ баг барьдагсан. Клуб бүхэл бүтэн клуб байсан. Бид нэр цалинтай байсан. 600-аас 650 төгрөгийн цалинтай, мастерын 50 төгрөгийн цалин аавна. Ингээд биднээс 90 он хүртэл маш айгүй сайхан ажиллаж амьдарчээс болсоод. Тэгээ 90 оноос хойш жоохон спорт маань суларч ирсэн. Гэхдээ яг манай өнөөдөр мотоспорт маань дээд зэрэгтэй тулцсан ингээд хөгжөөд явж байгаа маш их баярлалаа. За баярлалаа хэлгэх. За баярлалаа. За цаашаа үргэлжлээд спортын мастер Басчгийн нар ах маань хүрэлцэн ирсэн байгаа. За энийгээ сонсоод сууж одоо та бол яг тэр үеийнхээ уралдаанууд, найзуудынхаа тухай сайхан дурсамжуудыг яриач. Их гоё ярианууд дэлгэгдэж байгаа. Миний Доржин Батгш гэж хүн анхдагч мастеруудын нэг одоо бас агш интертэй цугурлан дангаах манай хоёр нэг оны мастер хэр тав мастер гэдэг очрогоо дангаах соколгоо энэ нэг 5 мастер авчихсан тийм хүн байд юм аа миний. Тэгээд дэрнээс хойш би оролж जैन миний дүү Талигач Хадбаатар тэгэл одоо тэрнээс хойш шүү 2 3 дүүнэр байна, хүүхдүүд байна, ач нар байна. Тэгээд ингээд манай удмынхан бол ямар ч гэсэн нэг 10 хүн баг байна. 3 4 байна тийм баг. Арангаан хашаад сумын харьяа Доржин Батгш гэж хүн. Нэгдөө хатаатэр мөсний тэмцээн дээр ямар санд явуулахгүй гэдээ хувцас угаацсан. Угаалгын машин сэгсрээ төлдөө хувцас өмсч гүрт өмсчил баг цэнгэлтэд очиж урагдаа үсчихлээ ш. Тийм сонирхолтой байж байгаа. Тэгэл нас бие юурэл 18 хүрээл хоёулаа оролддог болсон. Тэгээ миний дүүч надаас илүү амжилт гаргасан. Миний дүү ус спркад авраг мөсөн дээр ч авраг авчихсан, кросс ч авраг авчихсан, цоот ч авраг авчихсан. Ийм хөөс залуу байсан. Тэгээ яг тэрнээс хойш миний дүү олон дүүнрээ бэлдсэн. Одоо Талигач Хадаагийн маань хүү Тэмүүжин байна. Тэмүүжин. Одоо энэ Бондолоо гэдэг байгаа Төр бат байна. Төр бат байна. Тэгээд итгэл хүслэн байна. Тэрнээс доошхон шүү 2 3 их баяр түшиг гэдэг одоо их баяр нь Францад бэлтгэл хийгээд энд сайн уралдагч болж ирнэ гэж явсан. Тэгээ нэг тийм сантай байдгийн манай удам. Таны аав таныг яг мотоцикл дагуулад оруулсан мастер. Та одоо яг энэ дүүгийнхаа хүүхдүүд одоо хойч үедээ дагуулад ингээд тэмцээнд ороод үзээд сургын сонсоод бэлтгэлийн нэрэд техникийг баг оролдоод байж байгаа. Яг ямар бодол төрдөг вэ? Хойч үед ингээд ороод ирсэн. Таны мөрөөдөл шүү дээ. Миний аав анх одоо тэрийг яаж яхад ийм бодолтой байсан болоод гэж боддог гэсэн. Бахархдаг. Одоо ямар ч гэсэн ааваараа бахархаж, дүүгээрээ бахархаж, энэ хойтох удмын хүүхдүүд дөрнөрөө хүүхдээрээ бахархаж байна. Одоо миний 3 дахь үе юм уу 4 дахь үе юм уу Төр бат байна. Төр бат маань одоо энэ хард эндурогийн 69-ийн багт тэнд багаас оролдож байгаа. Хил даваад явчлаа шүү дээ манайхаж бүр дээш яваад өглөө. Тий, ер нь бол ирээдүй байна гэж монголчуудад ер нь ирээдүй мотоспорт ирээдүйтэй юм байна гэж 69-ийн 18 удаагийн дэлхийн авраг гэдэг лөө. Тийм хүн үнэлсэн бэлээ ер нь бас. Ер нь монголчууд бас энэ хард энэ дөрөв тэр тусмаа энэ дөрөв төрөлдөл тэсвэр хат ажилтнууд болох юм байна гэж үнэлсэн гэж ярьдгийм л дээ. За баярлалаа нар унтах мастер. Ямар ч гоё дурсамж. 10 машин суудлын машин одоо яарамгийн
дараа талаа наадмын баярын Цэдэн бал дарга улс төрийн төвчөнд үзүүлэх гээд анх удаа 10 машин дээгүүр хариж ирсэн 4 хүний нэг нь одоо энд сууж байна. Манай нэмдэрж байна. Цөөхөн хүн тэр машин дээгүүр хариж ирсэн. Тэгэл харих чи нэх гоё болоод төггөл бод гэж. Гол аагарт нисчөө юм. Харих хүч нисчөө юм. Эхлээд их Манай доктор чи бүр анхных нь 30 машин дээрээс хариж ирсэн анхны ном. Хүний машин дээр очил Васках машин. Тэр үед машин тавиагүй. ганцхан машин энэ оройн дээр буусан манай хадаа байсан байхгүй. Төв аймагт Агийн орой дээр нь гэж буучаад ингээд ясч мадгагаа авчиж пүк гэж зөксөж өө гэл зүгээр. За баярлалаа. Ямар гоё дурсан ч төөхөд. За 100 тийш шилжнэ. Цэрнэдүүд Бастер маань 1991 онд 350 cc ангилд спортикат авраг. Улс хотын аврагт олон тэмцээнд оролцсон, олон жилийн спортоор хичээллээ. Яг нь өөрийнхөө найзуудтай, ах нартай, үеийнхэнтэйгээ сууж байна. Энэ сайхан спортын талаар, амжилтынхаа талаар, ажил хөтөлбөрийн талаар үзэгчтэй сонирхол. За миний хувьд бол 1976 онд би оюутан байлаа. Тэгээд одоо Монголын анхны 1 номерын тамирчин гэж хэлэгдэх байх Сэржүүдтэйгээ тааралдаад би хувийн мотоцикл планет унтсан гудамжинд тааралдаад одоо яаж зогсдог вүлээ. Тэгээд чи алуу нааш өрөөдргээд нэг хүн тэглээ. Жолооч байсан байх тэр үед. Тэгсэн чинь чиний гар хөл чи мотоцикл гайгүй ундаг юм байна. Манай одоо клуб гэж юм мотоцикл би хөдөөний хөвгт болохоор тэр мотоклуб гэж юм одоо мотоспорт хаана гэдгийг мэдэхгүй байхгүй. За ингээд тэр хүн Сэржүүдтэйгээ намайг чиглүүлж өгөөд тэгээд анхны багш Пүрвэ багш гэдэг хүнтэй Халзангийн Пүрвэ гэдэг хүнтэй дасгалж жуулагч гişээвгийн дасгалж жуулагч. Тэгэхэд Дор цондын Бүрүүсрэн багш маань одоо энэ Нямдорж одоо Коля гэдэг бид нэр Батсангил хантэр гişээвгийн тамирчин. За ингээд Пүрвэ багштай танилцаад миний 91 мотоспортод секцэнд ороод миний амьдралд бол том өөрчлөлт орсон юм. Одоо тэнгэрт байгаа Бүрээ багш маань хүү нь одоо Батхүү, Вэжин хүүгээд байгаа. Одоо сонсож байгаа амьдарч байгаа. Энэ хүн надтай танилцаад юу зөвхөн секцнэр болоо зогсохгүй өөрийнхөө гэрч суулгаад одоо оюутан би тэднийд 2 жил сууж тэднийд амьдарч төгссөн, сургуулийн төгссөн. Тэгээ шгшээ хөвт очих гэсэн яг орох гэж байсан бас нэг саддгар байсан байх. Тэгээд шгшээ хөвт ороогүй ямар ч байсан улсын 2 дугаар шгшээ гэж бас байсан ажил тэр үеч одоо ажил хөдөлмөр эхэлдэг. Тэгэл 76 оноос хойш хөдөө ажиллаар явсан. Тэгэл нэг тасралтахгүй зүгцээр угаал. Тэгээд мотоспорт 85-6 оноос хойш идэвхтэй явж эхэлсэн. Тэгэхэд би цагдаагийн байгууллагт одоо тухайлбал улсын автомобиль нэржлэн байцаа газар зохицуулагч замын цагдаагийн ажил хийдэг байлаа. Тэгээд энэ чи одоо чөлөөлөхгүй штэ тэр үчин сэргийлэх гэдэг байсан. Цаггүй тэгэл. Нилээ юм болж нэг чөлөөлөг тэмцээнд орно. Нилээ сүүлдийн зэрэг мэрэг авч ээж. Тэр үчин бас зэрэг нар ч нилээ хатуу болзолтой. Эхлээд 3 дугаар зэргийн болзол хангалаа. За тэгээд 2-1 бол гайгүй хангасан байх. За тэгээд 91 онд улс спортикатын авраг болж. За энэ авраг болоход бол Дор чандын Бүрүүсрэн талигач өгч маань маш сайн намайг дасгалж явуулсан. Техник Бүрүүсрэн гэдэг байсан Бүрүүсрэн багш юм байна. Бүр маш их техниктэй одоо шишээгийн дөрвөн тамирчин дотор нэлийн техниктэй оролцдог байсан. За тэгээд намайг клуб одоо чинь 5 клуб 4-5 клуб бий болсон шинээр тэрний одоо дөхөм клубын дасгалж явуулагч Бүрүүсрэн багш маань бүр өөрөө намайг ганцаар ингэ чи эргэлтэн дээр ингэж ирэг энэ дээр чи ингэж яг хааз нэмж орохгүй бол энэ уруур чи одоо чи зүрх алдаад хаазгасаад байна. Ямар юмд наатах чинь чамайг юу яах юм? Чи энэ техникийн хүчээр явж байгаагаа ойлго гэд. Ингэж энэ хүн намайг мастер болгосон. Би 93 багшийн гараар энэ өндөр зэрэг төрсөн юм байгаа юм. Нэгт нь одоо тэр Бүрүү багш, хоёрт нь Бүрүүсрэн багш, гуравт нь одоо энэ Баасанжи багш энэ сууж байна. За ингээд одоо мастерын зэрэг төрсөн. Тэгэхэд хамт оролцож байсан энэ одоо Батсангил маань миний араас бидний араас зарласан Батбаяр яг зэрэг оролцож байлаа. Нар мандах гээд
арх том тамирчин дөө хата тэр чи одоо том тамирчичтэй намайг миний дэргэдэл бол. За эднэртэйг зэрэгцээ уралдаа тэгээд яг 91 онд 350 cc-гээр одоо Баасанжи багш тэр үеийн одоо клубын дарга гүржив байсан. Тэр эднэр дэмжиж би нэг шинэ моцыг л авч. Тэгээ 91 онд яг улс спирт гадны авраг болж ингэж амжилт гаргасан. Миний амжилт бол эднэрийн амжилтын дэргэд багалдаад шилдэг тамирчидтай мөр зэрэгцэж уралж ясан маш их бахардаг. Ер нь энэ мотоспортын юунд ороод миний амьдралд маш их том өөрчлөлт орсон юм аа. Би энийг хэлэх дуртай. Сайхан зөвхөтөн. За баруун тийш шилжнэ. За дараагийн яварч нь олон улсын хэмжээнээс Балжинними Батбаяр 500 cc, 250 cc, 91 оны мөнгө, 92 оны хөл, 97 оны хөл яг л одоо дараалалаа л орж ирж байна. Сайхан үеэ дурсаа чинь ах нарынхаа тухай тэр үеийн Улаанбаатарт Монгол улсад мотоцикл ямар байсан, ямар мотоцикл ундаг байсан, уралдаг нь яадаг байсан. Одоо нөгөө бэлгийхт багш мотоциклээ өгнө гэдэг шиг хэм мотоциклээ өгнө гэж бүгд байж байгаа тань дээр. За энэ тухай сайхан дурсуулж. Би юу юм байна. Одоо ингээд ах нарын яриаг сонсон чи би ч хайрцангуу сүүлийн нэг зохион байгуулалтын секс сургалт явуулж ирсэн үеийн одоо ингээд масаар нь хамруулж хүүхдүүд уралдуулж ирсэн тэр үеийн хүн бол таарад юм л да. Тэрнийхээ гэхгүй ерөөсөн секцэн чи айгүй олон хүүхд хамрагдсан байсан. Тэгээд хүүхд толгон л одоо нэг мустан гэж жижиг нэг цагаан юм анхааштай юм унуулдаг. Урал 3 дугуйтай мотоциклт байсан. Хүүхд тухасан. Тэрийгээр их ноолдог тэ арай жоохон дөртэй байсан юм билгүй тэ. Тэр намайг нэг гайг болчих юм болов уу нэг шигшээд авчээсээ 10 жилээ төгсөөд тэгээд 10 жил төгсөөд нэг жил болоод угаасаа л цэргийн албанд хүн болгоо явдаг. Цэргийн албанд яваад тэгээд цэргийн албанд очиод тэр хоорондос олон улсын тэмцээн Монголд болсон юм аа. Цэржүүлсэн олон төрөл тэгээд 89 онд 88 онд болтгоо лөө. Тэрнээс нь тэгээд намайг буцаж тэрэндээ оролдуулаад ер нь бол юм ингээд бүр аягүй зохион байгуулалттай болсон. Одоо ингээд бүр нэлээд өндөр хөгжилтэй болцсон юм. Цэргээс халдаж гарч ирэл эргээл шигшээд орлоо. Тэгэд чинь 91 он болчихж байгаа. 90 оноос ч нэж тэгэл хата би одоо хэлэхдээ тэгэл том төмөр 500. Тэргүүл чинь анхаар бүгдээр хамаг юм одоо хийсэн шүү дээ. Оролдоод. Тэгсэн чинь одоо бодоход тийм байхгүй байдаг. Тэгсэн чинь 91 онд нь тэгээд нэг уралж байсан 91 онд Ямаха өрөөд ирдэг байхгүй юу? Одоо эхнийхээ юм бидгэх тэгээд дараа нь дахиад залгаад ирэхээр Чехэн чизэт мотоциклын 2 3 жил зэрэгтэй юутэй гэдэг алдаг оног тэгэж байна. Тэгэл тэр нэг Ямаха гэдэг юм Монголд анх ирэхэд нь уусан да. Тэр бол үнэхээр тэр үед гайхалтай мотоцикл байсан. Ямар ч сан тэндээсээ би мастер авсан 91 онд тэр хэрэг мастер аваа. Тэгээд тэрнээс хойш тэгэл тэр Ямаха Хондо гэдэг манай үеийнхэн унцгаасан да. Одоо ингээд бодож байгаад тэнд одоо энэ ахнараас одоо ингээд энд бол одоо надаа би уралж үзээгүй юм бол дангаахан маань байна. Баасагч бол тасгалжуулагч багш болцсон байсан. За тэгэл бусантай л уралдлаа л та. Эднээс айгүй их юм сурсан тэнд чинь тэгэл ер нь мотоспортын өгд бол асар их үйдэг. Тэр ийм их төсвөр төвчээр хариуцлага тэгэл ер нь асар их өгдөлтэй. Тэр бүгдийг эднээсээ сурсан яг хажууд нь дагаж гүйж явал загнуулалтаа загнуулаад нодруулаад тэгэл. Тэгээд тэр 91 оноос хойш ч одоо уралдаан болгонд л оролцсоор байгаа л 2004 он хүртэл оролцсон да. Одоо тэр үед Азийн мотоциклийн холбоо 1996 онд байгуулагдсан байхгүй юу? Тэг анх Аз ТV аварсан хуралдааныг 90 зам зохион байгуулсан. Тэгээ тэр хуралдаанд манай Батбаяр Батцангэл энэ төр анхны Аз ТV аварсан хуралдаанд Монгол улсад төдөө шгшөөгийн тамирчид байсан эднэр. Одоо Барсунгийн Батцангэл 3-3 анхны хуралдаанд оролцож ирсэн. Ер нь Монголын тамирчдын мотоциклийн төрлөөр Аз ТV аварсан хуралдаанд оролцох замыг заасан тамирчид эднэр байхгүй. ТV аврах шалгаруулах тэмцээн гэж явахаар яг нөгөө чансаа дэвшлэл гараа явчихсан. ТV аврахт орсон түүхээ яриач та. Зам мам нь ерөөсө бүр тесэн ондоо. Ингээл яг л нэг Балкатнаас сэтгүүл дээрүүдийг зам удаж ерөөсө байж байгаа байхгүй. Сэтгүүл дээр тэгсэн. Тэгээд ингээл бороо орцсон байсан. Тэр бүр ингээл битүү шавард борооных нь уйлрал таарсан байсан нь. Тэрэн дээрс нь тэгэл яв чадахгүй болчихсон. Тийм их шавар, тийм их юу үзээгүй. Тэгэл бүгдээр тэрэн дээрс нь тэгэл ус дортой, усан дор нь хойд байгаа мэддэхгүй, юу байгаа мэддэхгүй тэгэл нэг дунд нь ороод нүцээр даал. За ерөнхийдөө нэг ийм байд юм байна гэдгийг мэдж аваад
Тэгээд эндээ ирээл нөгөө нэг бас л нөгөө нэг утсан харсан юмнуудаа тэгэл цоогоол тэгэл хийгээд ухамталж чадахгүй юм болол тэр 97 оны Азийн аварга бол манайд бол анхны том уралдаан байсан. Биднес чинь ер нь гадагшаа гарч ховор байсан шүү дээ. Тийм. Одоо орчин үеийн мотоцикл унасан цагаас хойш бол. Тэгээд тэнд очиход бол манай 3 тамирчин сайн оролцсон. Би Бат хоёр бол дараахан ярьж байна л. Гэхдээ бид нар бол одоо очроо бид нар бүгд дагаж явсан. Манай инх бат мастер бас дагаж явсан. Бид нар ингээ харж ирсэн. Аюу сайн оролцсон. Гэхдээ тийм ус шаварт уралдаж үзээгүй болсоо чинь тийм гүнзгий шавар руу орох чочирдоо тийм яг хөө тухайн үед нэг тийм юу гарсан болохоос тэрнээс сайн уралдсан шүү дээ. Тэгээд яг ингээд бид нар тэр уралдааны дараа энэ хэдийг хараад баг танихгүй байгаа юм чинь зүгээр л хөшөө хувц сонор юу ч мэддэхгүй. Манай энэ хэд бол яг энэ Азийн аваргын үүдийг нээсэн болсон байхгүй тийм манай. Манай Бат хоёр их дараахан гэж. Энэ нэр зэрэг спортын дараахан. Өөрийгөө магтаж ирэхгүй. Гэтэ Монголын мотоспортын түүхэнд Азийн аваргын замд уралдаж цоошин нүд даалгыг гэсэн. Бат хоёртай баярлалаа. За энийг үргэлжлүүлнэ. Манай мотоцикл мастер өнөд ирсэн. 1997 оны алт 2003 оны алт 250cc ангил гээд за мотоспортын түүх өрөөд ирчихэрэг. За тэр Азийн аваргаас ахвалал үдсэн харсан. Одоо яг та бүгдийн мэн туулаад явсан юм өнөөдөр дээд оргилд хүрсэн л яг олон улсын стандарт нийцээл явж байна. Энэ түүхээсээ сайхан үзэгчтэйгээ болцооч. Миний одоо мотоспорт гэдэг гэр бүлд орж ирсэн түүх бол ер нь одоо юу л да салшгүй энэ бүх насаараа энэ спортын тогон дотор явж байгаа. Яагаад гэвэл миний аав уралддаг байсан. Аавгаа дагаад одоо хүн ухаан орсон цагаасаа гэх юм уу эсвэл өөрөө юм ойлгож ирдэг цагаасаа гэх юм уу тэр үеэс л энэ мотоспортын тэмцээнүүдийг алгасахгүй тэмцээн болгон дээр ээжигээ дагаад эгч дүү нартайгаа тэмцээн үзэж явсаар анх 89 онд би Латвиас зохиогдсон социалист орнуудын хүүхдийн уралдаан гэдэг олон улсын тэмцээнд орсон. Тэгэл тэр цагаас хойш ер нь л за би ер нь л мотоциклаар уралдах ёстой. Энэ мотоцикл гэдэг юм ерөөсөө л орой унтахаар зүудэнд өдөр хичээл дээр сууж байхад тархинд бодол тийм л зүйл юу байсан тохиолдсон. Хичээлээ тарчаал гараж дээр мотоклуб дээр очино. Энэ гоё ах нар одоо багш нар бүгдээрээ л байдаг. Мотоциклаа бэлдээл тэмцээнд орох гээд байж байдаг. Тэгэл хичээл тарангуудаа тэр клуб дээр очиод завсар зай бэлтгэл дээр ах нарын мотоциклын урд сууж явах юм уу? Ганц нэг ахын паналж жагаад мотоциклын ганц тойроод гоё орхоогоо дарах юм уу? Тийм үе байсан. 92 оноос мотоспортын улсын шгшавагт тамирчнаар орлоо. Тэгээд энэ цаг үеэс хойш яг бүр өнөөдрийг хүртэл миний энэ спортын түүх сайшгүй одоо ч гэсэн энэ спорттой хүчин зүтгэсээр явж байгаа. Тэгэхээр юу вэ? Энэ спортод ер нь тэгээд анх чиглүүлж өгсөн хүмүүс манд бол манай аав. Тэгээд Батбаяр ах бэлгээ огш хоёроо харчаал энэ хоёр шиг л мундаг тамирчин болох юмсан гэж боддог байсан. Мөн одоо энд байгаа бүх ах нар маань Ахмад үеийн тамирчид маань бүгдээрнгийн би бүр яг нэлхасаа ухаан орж ирсэн цагаасаа л бүгдээрнгийн сайхан шүтэж бүгдээрнгийн хүндэлж одоо энэ хүмүүс шиг л уралддаг тамирчин болондоо л гэж явдаг байсан. Нөгөө Азийн аваргын тухайсаа яриад өнгөрлөө шүү дээ. Азийн аварга бол бидний хувьд бол их тухайн үедээ том тэмцээн байсан. Энэ тэр Азийн аваргын тэмцээний өмнө нь нөхө Төв Азийн аварга шалгаруулалт тэмцээн гэдэг Узбекистан улсын Самарканд хотод болсон. Тэрэнд ороод амжилттай оролцоод ирсэн. Миний хувьд жоохон бэлтгэлтэй. Энэ Азийн аваргын тэмцээнд одоо энэ 97 онд болсон гэдэг байгаа Хятад улсад болсон Азийн аваргын тэмцээнд явахдаа гайг бас бид нар өөрсдөө Монгол улсаа төлөөлж явж байгаа чадварлаг тамирчид гээд очиж байгаа өөрсдөө нэлээд өндөрөөр үлцээс тэгээ бороо шаврын гэвэл вирусээ тооцоолог байсан л да. Тэр шавар дээр бол Батбаяр ах маань нийллээ шүү дээ. Бүр шал өөр ертөнц байсан. Вирусөө юу байгаагүй бидний үзэж хараагүй юм зам дээр уралцсан. Тэр уралдаанд оролцож байхад нэг хөвгөлтэй юм болсон. Ингээл тэр чи 30-40 тамирчин зэрэг гараанаас гараад уралж байгаа шүү дээ. Бөө хүн ингээл битүү шавар хин энийг танихгүй. Тэгээ явж итэл яг замд ингээд нэг шавар дээр гулгаад очино. Нөгөө өнөө очиад мөргсөн чинь монголоор
нэг үгэлж штий. Монголоор нэг юм хараалынхаа үгийг хэлж хин бэ тийм бэ би хин бэ гэж орно. Тийм гоё хөгжилтэй зурдаг. 92 оноос 2004 он хүртэл мотоспорт мотокросс мөсөн замаараа яг л ингээд тууштай хичээлсээр яг тамирчин гэж тухайн цаг үеийн өнгөрөөс тэр цагаас хойш ерөнхийдөө бас спорттой хорж гараад хэсэг явсны дараа өнөөдөр бол автомашины төрлөөр мотоциклийн төрлөөр тамирчид бэлдэж байна, машины техникийг бэлдэж байна. Энэ спорттой ер нь миний одоо амьдрал яг л анх төрсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хамт л ингээд зэрэгцээд явж байгаа да. Та яг яран дандаа хэллээ. Мотоспорт хэр зорих хэрэгтэй. Би ах нарын мотоциклыг гууж унаад хорхоогоо дараад гэж ярьж байна. Хорхоогоо дарсан хотын аврах тарна, хотын аврах дарсан улсын аврах тарна, улсын аврах дарсан Азийн аврах тарна, Азийн аврах дарахаар энэ тэнд очино. Энэ бүх зам өөр. Бүх уралдааны зам ондоо. Тэгээд аавынхаа тухай, уралдааны замынхаа тухай ярьж. Аавыгаа гоё бас ярьж байна. Манай аав Понцгийн Бимба гэдэг хүн мотоспортын мастер хүн байсан. Мөсөн зам, мотокросс төрлүүдээр амжилттай ордог байсан. Одоо Батцангал ах, Нямдорж ах, Эрхэнбаяр ах, Бүрүсрэ ах одоо яг энэ үеийн нэг үеийн тамирчид. Миний нэрний онцлог нэрээ бас байна. Аавын үеийн тамирчид Батцангал гэдэг хүн байдаг. Нэг өглөө аав клуб дээр очиод яасан байна. Яг тэмцээн болдог өдөр. Өнөөдөр би хүүтэй болсон. Өнөөдрийн тэмцээн төрөөс өний нэрээ өгшөө гэж. Гэтэл тэр өдөр цаг цөмрийн Батцангал ах маань төрүүлээд надад Батцангал ахын нэрээ өгсөн. Тийм түүх байдгийг. Уралдааны замын хувьд бол энэ тэнд одоо Монголын уурансгал одоо тэгэл Аз, Европын цаг уурын амьсгалаас болоод ер нь л өөртөө. Тэгтэл ер нь бол мотокроссоор уралдаг мотоциклчин бол ямар ч нөхцөлд ямар ч зам дээр бүх зам дээр очиход яг л тэр бүх элементүүдийг юу яа нэг зам дээр өөр ч гэсэн тэр элементүүд бүгдээрээ нэг зам дээр л байж байдаг. Стандарт тий. Тийм байдаг. Гэхдээ тэр нөгөө нэг наан цаана урд хойно гэдэг нь дараал нь өөр болохоос яг нэг тойрог зам дотроо л бүх юм байдаг болохоор ерөнхийдөө бэлтгэл дээр нөгөө нэг одоо Монголд уралж байсан өөрийн нэг баг зэргийн туршлагаараа тэрийг давж гарах юм уу? Тийм бай. За баярлалаа. Нэр бол их сони юм байна шүү дээ. Тийм. Батцангал ах төрүүлээд Батцангал гэдэг нэртэй болсон. Тэгээд мотоос олдохгүй та. Тэгээд тухайн үед бас Эрхэнбаяр ах горилго байсан байдгийн. Би энэ хүүхдэд нэрээ өгнөөд тэгээд тэр тухайн тэмцээн дээр Эрхэнбаяр ах маань бас нэг тэгнэ садлаар юм уу ямар нэгэн байдлаар нэрээ надад өгч чадаагүй. Манай хүү мотоспортын мастер Эрхэнбаяр гэдэг. Тэгээ би хүү төрхтөө Эрхэнбаяр ахыхаа гомдлыг тайлаад хүүдээ Эрхэнбаяр гэдэг нэр өгнө. Тэгээд өгчээсэн. Гэхдээ таныг те яг төрөхөд Эрхэнбаяр ах төрүүлсэн бол та Эрхэнбаяр гэдэг нэр өгнө шүү дээ. Тэгсэн Батцангал Акол ах төрүүлсэн Батцангал. Тэгэнгუут л за Эрхэнбаяр ахыгаа гомдоогоод яах вэ? Хүүгээ Эрхэнбаяр гэдэг хэлж. Үгүй жийсэн мотоспортын зүгээр төрүүлсүүнийхээ нэр өгөөд яваад байт юм шүү. Ингэж ойлгож байна. Баярлалаа. Маш том үнэлэл байхгүй. Одоо халиу бол тэгээд одоо бэлгийн ахын үү шүү дээ. Нэг нэвтрүүлэгт ороо 2000 он ихээр. Тэгээд за мотоцикл таны хувьд амьдрал юу вэ гэдэг гой тоглоом шүү дээ гэж авдаг юм даа. Гү чи бэлтэж гимтээдгээ сая ярьсан шүү дээ. Яг вэ тэр бэлтгивчлэг над бүтэн ясахгүй. Гэтэ гой тоглоом. Сураад явж чадах юм бол тэр зам уралдаан нисэлт үе чиг гоё явахгүй. Тэр л гоё амьдрал тэр шүү дээ. Тэгэхээр энд яг тийм хүмүүс сууж байгаа. Би тэгж л ойлгож. Бэлгийн ахтай баярлалаа. Бүр мундаг байсан мотоциклчтай мөнхлөөд ингээ нэрийг залгуулад явуулсан. Баярлалаа Батцанглаа. Ямар гоё юм да. Аавд нь баярлалаа. Аавууд нь баярлалаа. Бүх аавууд нь тий. За ингээд нэг сайхан юм энд ярьсан. Энд би нэг зүйлийг заавал тодруулах хэрэгтэй. Бас гагшуурга гэж ирээд. Шигшээ баг гэж яриад байна. Энийг бодлогоор улсаас одоо батлан хамгаалалт туслах нийгэмлэгээс байдаг юм байгуулж исэн. Хэдэн онд яаж байгуулж, ямар системтэй яаж явж бүгд шигшээд байсан. Энийг та нэг сайхан тодруулж үзэгчтэй ярьж. Анхны одоо шигшээгийн дамжтай эндээс эхлээл үргэлж мотоспорт шигшээ багтай байсан юм байлээ. 94 он хүртэл. 94 он. Тэрний хамгийн сүүлийнх нь би одоо Нямдорж одоо тэгэл энэ найзаасаа бусд нь бүгд миний гараар механик нь байлаа, дасгалжуулагч нь байлаа, дарга нь байлаа, холбооны нарийн бичгийн дарга нь байлаа. Бүгд л одоо надтай хамтран ажиллаж ирсэн. За манай бэлгээг бол одоо түрүү ярьлаа тий. Намайг надаар бахархаж байсан.
Би аавар нь анхны миний дасгалжуулагч байсан. Бэлгээ хаав. Аав. Тэгээ над ажиллаа өгөөд шууд аймгийн даргааны жолооч болоод би тэр үеэс Сэлэнг нутагтаа спортыг хөгжүүлж байсан. Бүгд л холбоотой. Бүгд толгойтой. За ингээл одоо энэ хоёр бол залуучуудын шигшээгт хамрагч байсан. Бат хоёр маань залуучуудын шигшээгийн засгалжуулагч байж байсан. Миний одоо бугуй өвөр цуглуулж ирсэн 4 мотоцикл гадаад гаргаад тэр мөнгөөрөө $11,000 Yamaha мотоцикл анх авч энэ шигшээгийн дамжт тоноолж хэлээ. Ийм л одоо түүхтэй. Би бол гарцаагүй энд сууж байгаа миний найзаас бусд нь бол одоо бүгд надтай холбоотой манай очир зүхээгээ би ажил таваад шигшээ дасгалжуулагчаар тавьж ялаа. Ингээд бол би бол нийлийн настай хамгийн анхнд нь л орж яваа та. Надаас дэш нэг хүн байна 91-тэй. Тий. Нанзан банзрагч гээд. Сайхан ахмадуудаа өрөөд ирлээ 70 жилийн хон тохиож бодлогын хувьд энэ холбоог сүүлийн олон жил та яг авч явсан. Энэ сайхан мотоцикл, энэ мотоциклийн спорттой та ороос хашгүй холбоотой ойгоо тэмдэглэн олон ажил өрнүүлнэ гэж ярьж байна. Яг нэвтрүүлгийн төгсгөл дээр бас энэ сайхан хамт олондоо мотоциклчтай хамтад явуулчихлаа. За энэ дуралцсан улсуудаа би бас нэмээд бас жоохон мэдээлэл өгье л да тий. Тэр бонноос ихт явчих. Манай олон хэмжээний бас Батсангалын хүү сая спортын мас Эрхэнбайр гэж ярьлаа шүү дээ. 2009 онд Азийн аврал сурвалах мотокросс уралдаан Улаанбаатар хотод нэг гараан уралдсан. Тэр гарааны 85 ангилд мөнгөн медаль авч ирсэн. За тэгээд Казахстанд болсон олон улсын уралдаанд оролцож ирсэн манай сайн тамирчин байдаг. За манай Батбаяр огч одоо сүүлийн үед өсвөрийн тамирчид бэлдээд байгаа. Тамирчид нь Оросын холбооны улсад хятад болсон уралдаанууд дамжтаа оролцож байгаа спортын мастер Тэмүүлэн гэдэг нэг хүүхэд бэлтжээд одоо тэрийгээ бас том ангиллуур дэвшүүлэх гээл явж байгаа. За спортын мастер нар мандахын одоо арга гэр түрүүнд өөрөө ярьдаа шүү дээ 10-аад хүүхэд. Эдний арга гэрээс одоо олон хэмжээний мастер 2 хүн байна. Спортын мастер 3, дид мастер 2 байх шээ. Тэгээд одоо өнөөдөр бас залуу тамирчид Тамир гэдэг нэг хүн 85 cc анги дурлаад байж байгаа тийм үү. За Эрдэнэ үлэг хошиг бол бас хэлхийн арга байхгүй тийм. Манай Монгол улсын гавь тасгалжууд тамирчин Халиун болдын аав. За Халиун болдын ах нь спортын мастер Ууган Баяр гэж байна тийм. Тэгээд эдгээр маань одоо өнөөдөр Монголын мотоцикл спортод үнэхээр хувь нэмрэл оруулсан улсууд байгаа байхгүй тийм. За миний хувьд тэгэхээр манай одоо би өөрөө уралж ирсэн манай хүү спортын мастер Тайшир гэдэг бас эдгээр одоо уралж ийлээ. Манай дүү Төр Бат гэдэг бас дид мастер уралж ирсэн. За Бааса хөвшийн хувьд бол тэгэхээр ач хүн Эрдэнэ нэмэх гэдэг хөө энэ бол бас дид мастер Аз 50 аварчлал хуралдаанд бас Suzuki маркийн мотоцикл уралж ирсэн юм уу гэдэг. Манай Дашторжийн хоёр ч ачгүй одоо спортын мастер Нямдав гэдэг нэлээд мундаг уралж ирсэн залуу одоо тэгээ Европод сурж байгаа одоо ийм усуд байгаа. Тэгээ дээр нь хэлэхэд одоо Аз ТV аварчлал хуралдаанд манай анхдагч нар болсон бол манай дараа нь 2008 онд 2007 онд манай тамирчид маань Аз ТV аваргын багийн анхны мөнгөн медалийг хүртэж ирсэн. Дараа нь 2008 онд Монгол анхны Аз ТV аварга тамирчин болж ирсэн. Тэгээд 2008-9 онд манай Монголын мотокроссын тамирчид багийн дэлхийн аварт орж ирсэн. 8 онд Англид, 9 онд Италид уралдаж илаа. Тэгээд ингээд Улаанбаатар хотноо бол манай холбоо болоод нэлээд олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Бас усан мотоциклын төр дөрөв штэ. 2003, 2004 онд бид нар юу штэ Улаанбаатарын цом олон улсын уралдаанд зохион байгуулж ирсэн. 2005-аас 13 он хүртэл бид нар Tissot Cup Mongolia олон улсын уралдаанд зохион байгуулж ирсэн. Тэгээд бид нар 2009, 2012 онд Улаанбаатар хотноо бид нар мотоциклын партад замын аварсан хулдаанд нэг гараг авч үзэж авч ирсэн. Энэ үед яг манай Монголын мотоцикл спортын 70 жилийн түүхэнд бол хийгдсэн ажлууд байхгүй юу? Одоо дараагийн ажлуудыг одоо залуучууд үргэлжлүүлээд хийх байлгүй тий? Одоо шин залуу тамирчид бэлтгэж байгаа. Тий. Нэдэд ирээдүй харагдаж байна. Сая тэр Нормандах ярьлаа нэг дүүн одоо Эндурагийн дэлхийн цомын уралдаанд уралдаж байгаа л гэж байна. Тий? Манай Халиун бол одоо Америкт амьдарч байгаа. Тэгээд тэгсэн өөрөө тэмдэг зохиогж байгаа уралдаанд оролцоод явж байгаа. Саяхан нэг дэлхийн цомын цуврал уралдаанд оролцоод ирлээ. Гэх мэтлэнгээр ингээд одоо манай спорт бол өнөөдөр хүн хамтан магадгүй мэдээлэл томцоо хумс байж магадгүй. Гэхдээ энэ холбоо энэ спорт бол хөгжөөд яваад байгаа. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн зөвөр зогсоог байгаа. Юу л ажиллагаа явагдаад байгаа байхгүй юу? Мотоспортын нэр дэrig өндөр төрөж байгаа манай үеийн тамирчид одоо ингэ сууж байна. Тэрний залгамжлаад манай Эрдэнэ үлэг гавьяатын хүү Халиун болд одоо хүртэл уралдаж байна. Өндөр төрөж явж байна.
За хоёрт нь одоо бид нэр яг надтай хамт оролцож ирсэн Сэрэнингийн Ягвар сүрэн тамирчин сайн тамирчин байсан. Мөн одоо сүүлд нь гарч ирсэн олон улсын хэмжээний мастер Ламаа гэж одоо Ахмад тамирчтай маш их хүндэтгэл үзүүлж байнга ингэж ивент итгэж байсан Ламаад одоо ажил амьдралд нь сайн сайхныг өсөхийг хүсэж байна. За тэгээд Ламагийн дараа мөрөн одоо халиун бол тэр дунд л бол хамгийн одоо 1 номерын тамирчин явж байгаа. За эцэст нь хэлэхэд би одоо хэрн одоо дэтгэвртэй гарсан ч гэсэн номин трейдингийн номин моторст 10 гаруй жил ажиллаж байна. Энэ хамт олон залуучууд намайг маш их дэмжиж тусалж явдаг. Энд одоо бас номин трейдинг, номин моторсын хамт олонд ажлын өндөр хэмжил сайн сайхныг өөхийг хүсэж байна. За, очроогийн нэмсэн зэрэг сайхан юм. Оноо очрох сая бас энэ түүхээсээ сайхан ярьлаа тийм бид нэр ингээд ийм амжилттай байна гэдгийг хэллээ. Ер нь тэгээд ингээд бид нэр 70 жилийн одоо түүхтэй энэ спорт маань морин тойролгын 1955 оноос морин тойролгод эхэлж исэн бол өнөөдөр бид нэр дэлхийн бүх газраар ингээд Монголын мотоциклчид мөрөө гаргачлаа тийм дэлхийн аврагт нь уралчлаа. Тэр хаавс Америкт нь уралчлаа, Европт нь уралчлаа. Одоо бүр цаашлаад бүр Дакар гэдэг тэр одоо дэлхийн хамгийн том 9 цөлтэй газруудаар манай мотоциклчид уралчлаа тий мөсөн дээр уралчлаа. Ингээд манай мотоциклийн спорт бол бас тодорхой хэмжээгээр тий чамлтгүй юм амжилтыг гаргасан байна гэж би одоо өөрөө ингээд зүгээс ингээд бас харж байгаа. Энэ спорт маань ингэж хөгжиж байгаа биднес ийм мондог амжилт гаргасан гэдгийг бас биднес бахархалтайгаар хэлж чадах байна өнөөдөр. Энэ мотоциклийн мөсөн замын уралдааны дугуйн хадаас яг стандартаар байгаа Чехийн үйлдвэрийг урт нь 28 см мотоциклийн дугуйн дотор талаас нь ингэж ирзодож оруулаад тэгэл ингэж хангалчих юм байна. За энэ технологи нь бол чи мөсний мотоцикл үзсэн юм чи мэдж байгаа да. Та чи надад нэг амлаад явлаа. Би нэг амлаад. Тэгээ аваад ирж байгаа. Аваад ирж байгаа нэ. За баярлалаа. Тэгээд дараагийн залуучууд уулзсан мөсний мотоцикл авчиж үзүүлсэн шүү дээ. Тэгсэн. Тэг яг ийм их дугуйгаар хадсан. За энэ бидний өөрсдөө гараараа хийж исэн, гараараа хатааж исэн тийм мотоциклийн хадаас. Тийм мотоциклийн хадаас нэг үлдэгдэл байгаа маа. За үзэгчтэй бас тайлбарлахад нөгөө Монголын үндэсний олон нийтийн радио телевизэн MNB спорт сувгийн Монголын спортын түүх нэвтрүүлгээс өмнө мотоциклчд маань мөсөн дээр уралддаг мотоциклтэй оролцож байсан. Тэгээд тэр үед багш маань надад би чамд сонирхоод байгаа тэр хадаас чинь өгнөө. Чи бүр хажууд нь гівтээд үзчихсэн мөснүүрлүүг асгарсан гэсэн тэр чи өгнө гэсэн бариад ирсэн байна. Танд маш их баярлалаа. Одоо юм хадаастай мотоцикл ганцхан байгаа тий. Батлан хамгаалах туслах нийгэмлэг дээр нэг байдаг юм билий. За багш маань бас номоо гаргаад түрээд ирсэн. Энэ сайхан нэвтрүүлэг дээр өмнөх номоо энэ номыг бол бидний хамт олонд бэлгэлсэн. Энэ сайхан номыг. Одоо дахиад нэг ном гарсан байна. Тэрийг бас манай хамт олонд өгнө гинэ. Тэгээд гараад осноо нөгөөс ном авах. Би бол одоо номын хүн биш ээ. Энэ техниктэй 4 дугаартай 2 дугаартай төмөртэй нацалж яасан хүн. Тэгэд бас энэ нөхдийнхөө олон одоо дээд чатны ажил болон шатраатаа хийж хэлээ. Тэгээд нөхдийн дэмжлэгээр би зохиогоод үтсэн ч юм биш. Олон хүний дорсонд дортолд уурлаад өөр тадлагдж хэлсэн юмнуудаа эвлүүлээд бичсэн юм байна. За энэ ном бол Сэлэнгэ аймгийн тухай, мотоспорт эрхэн хөгжсөн тухай, сэлэнгчүүд ер нь мотоциклийн спортын хөгжил бий оруулсан тухай. Бүх хангалтчид нь сэлэнгэх байгаа. Тийм учраас энэ номон дээрээ би Монголын үндэсний телевизийн спортын сувг энэ хамт олон тэгээд энэ номоо хоёр дахь номоо дуусгая. Одоо би дахиад бол ном бичиж чадахгүй. Миний ажил дууссан. Тэгээд энэ найзынхаа хадгалсан энэ гайхамшигтай хүмүүсийг орж энэний хүчээр тоормс байхгүй мотоцикл энэний хүчээр хаа засахаар зогсдог. Ийм одоо сайхан юмыг танаа хамт олон та бас юуныхаа нэг сувнирийнхээ юун дээр ягаараа ингээ баярлаа. За баярлалаа. Монголын эр зургийн спорт мотоциклчд маань номтойгоо мөсөн зам дээр бүр тодруулбал баг цэнгэлтгийн мөсөн замыг хаг татчихсэн нөгөө Чехийн мундаг хадаас өөрснийхөө хийсэн энэ сайхан хадаастайгаа хүрэлцэн ирлээ. Энэ хадаасны цаана маш олон хүн эр зургийн спорт мотоцикл дээр гарсан. Өнөөдрийн бидний энд авчирсан
70 жилийн түүхийг бүтээсэн эрхмүүдийн төлөөлөл өнөөдөр Монголын спортын түүх нэвтрүүлгийн маань хоймор төрөлцсөн ирлээ. Энэ бүгдийг цуглуулж хүрэлцэн ирсэн учраахтаа маш их баярлалаа. Бидний яриад байгаа Монголын спортын түүх, монголчуудын түүх маань яг энэ номон дээр, яг энэ студид, яг миний гарт ингэж байж байна. Яг өөрсдийнхөө тухай ярьлаа. Ийм сайхан түүхийг монголчууд авч үлдэж байна. Энэ нэг талдаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Алтан фондын хамгийн содон сонин түүх өгүүлэмж болно. Ингээд Монголын спортын түүх нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн мотокроссын 1973-аас 2003 онд уралдаж байсан эрхэм үндтэй эр зөргийн спортын шилдэг тамирчдынхаа төлөөлөлд маш их баярлалаа. 70 жилийн хойг тэмдэглэж байгаа Монголын мотоспортын алдарцуудаа тамирчдаа баярлалаа. Мотоспорт мандтугай монголчууд мандан бадраг баярлалаа. Баяртай.